За өнөөдөр Монголын эх орончдын өдөр тохиож байна. За удгүйгээс 95 жилийн өмнөх энэ өдөр Монголд төдийгүй Азийн анхны улс төрийн хүчин болох Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан түүхтэй. За тэр ч утгаараа Монгол Ардын нам болоод Монгол Ардын өсөлт намынхын өдөр намынхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. За харин намынхаа баярын өдөр ард иргэдэд хандаж мэндэлгээ дэвшүүлсэн нэг имжлэг сошиал ертөнцид нэлээдгүй шүүмжлэлийг дагуулад байна. Тодорхойлбол 1932 онд төр засгийн хавчлах харгислыг төвчгээ байж нутаг орноосоо дайдсан дөрвөсдийг ухуулах гэж яваад тугын зохио хэмээх хадан дээрээс бодуулж амиа алдсан төвдөнгийн борын дүрээр Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч амглан мэндэлгээ дэвшүүлсэн юм а. Коммунизмын үеийг санагдуулсан дүрс бичлэгээр дүрсжүүлж улаан таван хушуутай малгай зэргийг өмсөж за хувьсгал тэмцэгчийн дүрээр мэдлэгээ дэвшүүлж буй богино хэмжээний шторкийг за ардын намын журам цэрэг дуугаар чимсэн нь хүмүүсийн анхаарлыг татгаас илүүтэй дургуутслыг төрүүлээд байна гэдээ болох юм а. За тэр зүгэл түүний өмссөн улаан таван хушуутай малгай төвдөнгийн борыг гэхээс илүүтэй бүгд найрамдах хятад улсад болсон соёлын довтлооны үеийг санагдуулсан нь олонний дургуутслыг ихээр төрүүлсэн гэхэд болох юм а. За энэхүү бичлэг өнөөдөр өглөөнөөс хойш цацагдж эхэлсэн даруйдаа захин ертөнцид нэлээд их тараад байгаа. За энэ талаар иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ за утга илэрхийлэл тааруу дүрслэл хийлж буй үгс зэрэг өнөөгийн залуусын сонирхлыг татгаас илүүтэй дургуутслыг нь илтгэж байгааг илэрхийлж байсан. За түүнчлэн уг мэдлэгийн дээр түүний бүрдүүлсэн энэхүү имиж нь амглан дох зохиог таарах сэтгхүүтэй болсон төдийгүй за бүгд найрамдах хятад улсын улаан аримтай тун төстэй харагдаж байгаа нь олон нийтийн дургуутслыг хүргэж байна гэх мэдээлэлж байсан юм а. Эх орон өвөг дээдсээс саяатай газар нутаг тусгаар технологийн төлөө амь бие хайрцаггүй тэмцэж улс орноо бүтээн босгож хөгжүүлэн энэ цагийг атгуулж өгсөн эх орончид журмын нөхдөд хүндэтгэл үзүүлж мэхийн эслэе. Харин энэхүү бичлэгийг хийлгэж ард иргэдэд мэдлэгээ дэвшүүлсэн амгалантай холбогдсон лавлахад за энэ бичлэгэн дээр гарч байгаа малгааны өнгийг за албаар ногоон болгож өөрчлөөд цахимаар дамжуулан олон нийтэд цацсан байна. Уг нь миний өмссөн малгай улаан өнгөтэй байсан. За одоо гадуур яваад байгаа бичлэгийг зориудаар өөрчилсөн. Яг ориг бичлэг надад байгаа гэх хариултыг өгсөн юм. За түүнчлэн энэхүү бичлэгийн цацагдсан даруйдаа ихэнх шүүмжлэлийг дагуулсан учраас Facebook болоод бусад хэрэгслүүдээр цацагдсан дүрс бичлэгийг устгаж эхэлсэн гэх мэдээлж байгаа юм. За үнэхээр ч энэхүү бичлэг тавигдсан цахим хаягуудаар харахад ихэнхийг нь устгахчихсан байсан юм а. За ямар ч тач эх орончдын өдөр намынхаа баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч амглан мэдлэгээ дэвшүүлсэн нь нэлээдгүй шүүмжлэлийг дагуулад байна. За бид энэ талаар иргэн мэдээлэх болно.